За hi guys, юу яцгаанда. Энэ удаагийн бичлэг Гордын тухай бичлэг оруулах болно. Ер нь энэ хөрөөний пассивыг ойлгох хэрэгтэй. Энэ хөрөөний пассив нь болохоор өөрийнхөө скиллийг ямар нэгэн скиллийг 4 удаа айлын хөрөөдөр оруулахад free damage ордог байгаа. Free damage нь тэгээд өөрийнх нь авсан айтем левел шалтгаалаад та бүхэндээс харах юм бол одоо ягаан тэмдэглэгээд энэ 219 63 гэдэг нь magic damage буюу item аваад нэмэгддэг magic damage нэг гэсэн үг юм скил юм. Энэ цагаан нар тэмдэглэгээд таамаглахаар харин free damage байгаа. Энэ хоёр damage нь item болон level нэмэхээр ингээд ихсээд багаар ихсээд яваад идэг байгаа. Magic damage-ний эсрэг magic defense авах юм бол magic damage нь буурч ордог бол free damage-ний эсрэг ямар ч defense авсан хамаагүй ордог damage-ээр л ордог байгаа. Тийм учраас янз бүрийн бах херооны эсрэг free damage-тэй хероонд айгүй өндөр damage үзүүлдэг байгаа. Аль болох skill ингээд цугт нь ингээд хийх юм бол skill чинь 4 удаа ороод хурдан free damage чинь ингээд дэмжлэгдээд айлд хурдан damage өгнө гэсэн үг. Тийм учраас Godд нэг damage item хэрэг болоод шаардлагатай байхгүй. Айл чинь айгүй хурдан хөгжүүлэлээ тасраад gold-аар тасраад тийм хөгжлийн зүйтэй биш л бол Godd ер нь ямар ч хэрэг алчдаг. Пассивын тухай дахиад нэг хэлэх юм бол пассив нь ер нь бол удаашруулдаг байгаа. Нийт хурдных нь 20%-аар удаашруулдаг гэсэн. Тэр нь 2 удаа үйлчлдэг. Нэг удаа үйлчлээд скил чи орсоор байх юм бол дахиад нэмэгдээд 40% буюу 2 удаа стак гэж авдаг гэсэн. Тэрөө чи ice-гүй авах юм бол айдынхаа хэрэг бүр улам удаашруулна гэсэн. Нэг шидэд 2-оо тавилаа. Нэг он ч удаашраад удаа явна гэсэн. Тэр улам скил чинь орно гэсэн. Гордын нэгдүгээр скил нь ойгоод их хол ордог учраас энэ тэмдгийн башин дугаа хөрөөнүүд ингэ шалгаж болдог. Энэ шийдэнгүй башин дугаа хөрөөнүүд харж байгаа шүү дээ. Яг энэ үгэнд өвөлтэйгээр араас нь алхах юмштай алсууд ингэж бишээ чек гэж 80-гүй башуу тэрэ байхгүй юу гэдгийг харгаж болдог. Хоёрдугаар скилээ ингэж бапан дээр хэрэглэж башин дугаа хөрөөг байгаа үг шалгаж болдог. Ягаад гэвэл бапан дээр дэмэж үзүүлэх юм бол тэр бап хамгийн ойр бахан хэрээр ингэж дайрдаг. Тийм учраас тэр баш руу орсон бол тэн тэрэ байгаа гэсэн үг. Аль ч ихтэрхий ингэж башилдаг, башнаас отож дайралт хийдэг хэрээнүүд байх юм бол ер нь хоёрдугаар скилээ бас ингэж хэрэглэж болно. Хэрвээ энэ башинд ингэ хоёрдугаар скилээ тавиад хэрэг байх юм бол цус нь гүйж харагддаг. Дээр чинь цусных нь юм ингэж багасж байгаагаар харагддаг учраас хэрэг байхгүй тийм гарч ирдэг. Гордон ингэ танкны хэрэг байхгүй өөрөө холоос баш шалгаад идэг болохоор башд нь нуугддаг хэрээнүүд эсрэг амар хэцүү байдаг. Тэгээд ялангуяа өөрөө баш руу орчоод башны хажуугаар явж байгаа хэрээнүүд ингэ өндөр дэмэжтэй удаашруулдаг учраас амар хэцүү байдаг. Тийм учраас башнуудын нуугддаг хэрээнүүд эсрэг тоглоход их тохиромжтойгоо яраа. Айлын мэдрүүм хоёрыг харах юм бол Valorant Cyclops би хоёр байгаа. Энэ хоёр нь ээлжүүдээр тийм хүчтэй биш. Cyclops хоёроо авчих юм бол ер нь цэрэгтэй нь алчих юм бол хоёрын цэрэг рүү орно надад ер нь бол сайн дэмжиж өгч чадахгүй учраас нэг дээр хамаагүй л. Хэрвээ Cyclops нэгэ авсан байх юм бол цэргээс хаалж явах нь зайдад тасч хэлээ. Тэгэх юм бол нэгэ чам руу их юм бол нэгээс нь болтаад Cyclops нэгэ ер нь бол цэрэг дээр хийх учраас цэрэг авч чадахгүй гэсэн. Тэгээд Gordon нэг хоёроо цэрэг дээр тавьчих хурдан авчих учраас level 2 хурдан хүрээд хурдан хилээтэй level 2 хүрээд ингээд level 1-тэй мэж байгаа ингээд дарамтлаад ингээд 5-аас нь гарахгүй тоглож хэрэгтэй. Valorant манай ROM 2-ыг харах юм бол ер нь бол ингээд буруу тоглож байгаа гэсэн. Мэдээхээ мэжтэй тоглох юм ер нь байлдаа тийш тийшээ яваад мэдээхээ мэжээ дарамтлаад тоглох хэрэгтэй. Таасраа ямар ч ашиггүй ингээд бавцаад ч гэсэн ямар ч нэмэр байхгүй л юм. Хийдэг. Ингээд тоглож юм болохгүй. Харин энэ хоёр red аваад ер нь доош явж гин гэсэн. Одоо бүлий бапаа гараад Marksman руугаа голын руугаа гингэлнэ гэсэн. Энэ үед ингээд бариад авч юм. Ялангуяа скиллгүй зөвхөн скиллгүй юм хөө удаан хэрээнүүд лорынууд ингэж явах ер нь дэмэн башны хажуугаар. Одоо сабер нэрж байгаа саберыг шалгаад ингээд баш руу нэгэ шидэж байгаа. Гайгүй сабераас юм шууд над руу болтол ороод ирэх байлаа даанч тэнгэгөө. Горднуудаар тоглож байгаа юм хөө удаан тоглож байгаа үед ер нь фликертэй үед жоох урагшаа авсан зүгээр л дээ. Фликергүй үед айгүй сейф тоглох хэрэгтэй аюулгүй байдлын үднээс. Гордон үед айгүй удаан болохоор имплементхаг нэг movement speed нэмдэг юм хурд нэмдэг юм болчих хэрэгтэй. Ингээд жангалч одоо мэдээж хаалаад өгч байгаа. Тэгээд дүүртэл дээр туслах хэрэгтэй. Одоо зэрэг аваад өргөрөөд одоо сабер нэрж байгаа учраас Гордон туслах хэрэгтэй. Дүүртэл гараагүй бусад үед бол ингээд мэдээ бүшиж болно. Сая харсанчлан нэгэ айгүй ингэж өөр дээр юм уу энэ дээр ингэж хэрэгж явах хэрэгтэй. Тэгэх юм айгүй гоё стам ордог. Яг ороод ирэнгүүт нэгэ хэрэглээд алчдаг. Гол нь цэргээ авч хөгжих учраас клиникийн цэргийг сайн аваад их хэрэгтэй. Та бүхэн айлын цэргийг яг хаана явж байгааг мэдэхгүй, ирж байгааг нь мэдэхгүй өөрсдийн цэргийг харах хэрэгтэй.
өөрсдөө ч зэрэгтэй чинь алин зэрэг ижилхэн байралтай явж байгаа учраас level 2-ын тэнд явж байвал алин зэрэг level 2-ын тэнд явж байгаа л гэсэн үг. Түүндрээс үндэслэж за зэрэг ирж байгаа юм байна да. Энэ руугаа явъя да. Тэр гэсэн бодолтой байх хэрэгтэй. Тэгэл ер нь айлынхаа юг төлөвлөж байгаа бодож байгааг бодох хэрэгтэй. Одоо шинэ гэх юм бол одоо мэдийнхэн цэгийг цэвэрлээд доошоо очиж болно. Доор 3 хэрэг очиж доошоо очиж болно. Дээр айлис чов дэрлэхгүй учраас ер нь бол дэдл хайчих хэрэгтэй. Мапаас харж байхдаа мапн дээр түрүүн харсанчлан энэ сабер харагдсан болохоор баба чамайг алах боломжтой учраас жоохон боломжтой байх хэрэгтэй байна. Скилийг цогтныг хоёрдоод өөрийнх нь минь аваад хэрэгтэй байна. Түрүүн сабер харагдсан. Тэгээд тэнд гүсэн байгаа учраас энэ хавьд сабер байгаа гэсэн. Энэ харагдаад энэ бол ингээд өөрийнх аюулгүй байдаг хангаалаа. Хэрвээ ил гараад ингээд хоёроо ичих юм бол сабер ер нь бол нэгээ ичих юм бол хэсэгтээ комбо гаж чаддаг гэсэн. Нэг нь дуслаа, үлт нь ер нь дэмэж өгсөн. Нэгээ дарж иж үлт нь дэмэжтэй байдаг учраас. Бас манай фактик шуналдах хэрэггүй. Ижилхэн хөвчлөлтэй байгаа үед ер нь бол ямар ч хэрэг алчдаг. Тэгэхээр айлтан жоох илүү байх юм бол ер нь бол 3 айтемтай болоод ер нь халаад эхэлчихдэг. Бүр амар мах хиранууд байх юм бол ер нь divine авчих хэрэгтэй. 5 дугаар айтем уу 4 дугаар айтем аа гэсэн. Ер нь бол 1 2 дугаар скиллээр айл амар зовох хэрэгтэй. Удаашрал стандарт удаашрал стандарт гэсэн. 1 2 дугаар скилл чинь кулдаун багтаа учраас ер нь баг багаар ингэж цусыг аваад зовоосоор байгаа л сүлд нь ультээ гэдэг алах хэрэгтэй гэсэн. Алимит өгсөн цусаа нөхгүй бутсан ийм хооронд бол ер нь бол мэдийнхэн таврыг бүшлэх хэрэгтэй. Хэрэг бүшлэхгүй өөрхөн ирээд ингээд хамгаалж байвал өөр тийшээ очиод ингээд алаад өгөх хэрэгтэй. Ингээд алаад өгөхөд ер нь бол эндээ илүү болоо явждаг учраас аль болох яг тэр хоорондоо зэрэггүй байх юм бол ингээс бүшлэх хэрэгтэй байх юм байна. Бүш гэдэг бол ер нь хажлын хамгийн чухал нэмтөр байх хэрэгтэй зүйл. Мэдээж өөрийнхөө лэнийг хамгаалж болохгүй. Яг өөр газраар ингээд бүшилж ийн гэдэг өөрийнхөө лэнийг алдаад иж болохгүй байдаг шүү. Даавар таар авсан учраас мэдийнхэн тавыг авахд ер нь бол төвлөрөх хэрэгтэй. Газ гэлээч дээш явж байгаа. Дээр 3 хэрэг харагдаж байсан учраас ер нь болгоомжтой байх хэрэгтэй. Башнуудын чеклж өгөх. Дээр харагдаж байгаа. Яг энэ юм байна. Дайрект ингээд шууд зогсож байгаа шүү дээ. Иймэрхүү байдлаар ингэж айлынхаа давталгааг ингээд зогсоож өөрсдөө бит тавтлах хэрэгтэй байдаг байна. Таварт ингээд их л дэмжсэн хэрэг нь тав ингээд зохиож идэг учраас ер нь бол тавраас нэг хайгаад хэрэггүй юм чи дэмж авч байгаа. Дэмжлээд газ алахыг бодох хэрэгтэй. Гурлаа байгаа учраас. Хэрвээ нэг хэрэг чинь ингээ 2 3 зохиол бол 4 зохиолтоос илүү хүнд илүү хүчтэй зохиолдог учраас сурд өгдөг учраас 1 2 3 зохиолт аваад буцаал дараагийнх нь хэрэг 3 зохиолт аваад буцаал ингээд их юм бол ямар таварт их удаан хугацаанд байлдах боломжтой болдог. За ингээд дээдэлтэй бүшлээд ингээд тавар аваад илүү болоод ингээд лин мапынхаа илүү болоод байгаа. Түрүүн сабер хийсэн учраас би ингээд башаа сайн шалгаад ингээд саберт яг боломж олохгүй байгаа хөгжих. Sorry. Стилээр чадахгүй шүү. Тэд нэгийгээд хоёроо ийгээд өлтөө хийх хэрэгтэй. Өлтөө хийсэн байх үед өөр скил хийж болно. Чи ингээд зогсчдаг. Интерс ингээд фри хийлээ авчихсан шүү. Ер нь сабер одоо ингээд гүсэнээс нэгээс үнийг болно хангалттай аална. Гэхдээ сабер ингээд хөгжлөө алдсан. Манай гүсэн хідэд алаад хөгжлөн давуу таагаад хамаагүй илүү байгаа учраас нэг хэсэгтээ нэгээрээ авч байгаа. Ер нь бол лен болгон дээр ингээд илүү байгаа учраас ер нь бол айл хүний илүүтэй л алахгүй бол бараа авахгүй. Манайхан гордо тоглож байгаа ер нь нэгдүгээр скиллийн бүшилж яхад ингээд арднаас нь дэвлж байгаа хэрэнүүдээ нэгээр нь онохыг хичих хэрэгтэй. Хол учраас нэг чинь онлоо ямар ч хэрэг алнаа л гэсэн үг ер нь бол онсон хэрэг хэврэх хэрэнүүд. Тийм учраас тавар зодж байхдаа ингээд цааталт нь байгаа хүмүүсийг ингээд зонд скил хийгээд байх хэрэгтэй. Ойртох боломж олохгүй байх. Одоо ингээд ээлэг аваад илүүгээ аваад тоглосон бол илүүгээ хадгалж сурах хэрэгтэй манайхаа. Доорогоос илүү максимум ингээд илгүүгээ ингээд ийш тийшээ яваад ингээд 2 3-ны нийжгүй алах гэж яваад байгаа учраас аль болох тэр тал дээр очиж үнэ нөхөд мөнгөө тэр талын сул юмыг аваад ингээд материалын илүүтэй болгож болох хэрэгтэй. Ер нь лорд хүртэл ингээд level 3-ын таврын юм шилдийн аль болох ингээд эсэлчих хэрэгтэй. Тэгэх юм бол ер нь нэг дайрал дээр лордороо шууд дуусгах боломжтой байдаг. Тэгээ манайхан хүмүүсийн ингээ мапн дээр сайн харж арах хэрэгтэй. Сабер хүмүүс төр чинь өлтөө хийж явчих юм бол ер нь өлтгөө сабер юм хийж чадахгүй бас нэг айгаад их шаардлага байхгүй манайха. Ялангуяа спилтэйгээ үед. Сайсныг бодвол одоо сабер бапа авахгүй явсан байх. Энэ талаар ингээ бодож явах хэрэгтэй.
Одоо сабер тийш явсан тэр хавьд байгаа. Одоо энд явж хахад энэ хавьд байх боломжтой гэдэг. Та бүхэн харж байгаачлаа ингээд башаа сайн шалгаж явах хэрэгтэй. Энэ саберууд ер нь бол ингээд хөгжлөө алдсан ингээд амьдралгүй болсон болохоор ингээд тэнэл өөрийгөө гарганд нь гарах цаавж байна гэсэн үг. Тийм учраас нэгээ ер нь бол аль болох өөрийнхөө хажуудаа дороо хайчаад клик гэртээд илтаад алчих хэрэгтэй. Ийм амьзэг хэрэгтэй. Харж байгаачлан та бүхэн ингээд бүшилж явах үедээ 1 2 дугаар скил хойш нь ингээд тэглэх гээд байгаа зэрэг авах гээд байгаа хэрэг рүү ингээд шидээд байх хэрэгтэй. Тэгэх юм бол айлч дэвж чадахгүй. Ер нь л ядаргаатай ойрч чадахгүй бас та бүхэн харж байгаа. Ингээд алж чадахгүй ч гэсэн ингээд скилээ хийгээд ингээд Florine энтри скилийг хэлчих юм бол ер нь хийдийн скилээ хийжлээ л гэсэн. Дараа нэг марксмен дэмэж дийлэр ингээд байлдаж явах үед тэднийх нь сэргэж чадахгүй гэсэн үг. Одоохондоо. Ингээд дарж явах үед ер нь бол цэргээ сайн харж явах хэрэгтэй. Одоо цэрэг танай левел 1 чинь тийм дээлж байна. Одоо дээгүүр нэг жоохон мөчлчээд тэр жоохон мэдээж нь цэрэг хүрээд ирэх юм байна гэсэн утгатай. Тэр хооронд нэг ганц хэрэг үлдээж болохгүй. Бөөнөр нэг хэрэг ингэж бас ингэж дагаж болохгүй. Аль болох ингэж нэг бусд нэг хэрэг хоёр нэг хэрэг дагаж яхад өөрийн ардлынх нь хамгаалах гэдэг дэмж дийлэр спорт энтри ингэж зоондод скилдэд ойртуулахгүй ингэж тусгаарлаад хооронд ингэж салгах хийх гэсэн. Тэгвэл амархан гэл болно гэсэн. Үед бол 1-2-оо шидчихэл холдоод 1-2-оо шидчихэл холдоод хэрэг хангалттай шүү. Удаа шургуулна, стан дэмжлэн гэсэн үг. Ice control болох. Соло лав рак гэлтгүй өндөр түвшин дээрсэн тоглож байгаа. E-спорт бол том тэмцээнд дээр горд авч байгаа бүхэн харж байгаа бах таа бүхэн. За тэгээд амжилт банахаа. Саб болон лайкаа сайн дараарай. Дараагийн мөчтөд хүртэл орно шүү. За үзсэн хүмүүстээ баярлалаа. Баярлалаа.